За эхний тохиргог хийж үзье. За төхөөрөмж нь үйлдвэрийн тохиргоо нь бол хулгайн горимтой байдаг. За энийг гал болгохын тулд за энэ жижиг свич байгаа. Энийг он байрал руу оруулах шүү. За би нэг он байрал оруулсан байна. За он байралд оруулчаад бүх гэрэл унтраастай байна. Тест дээр нэг удаа дараад нэгийн тон дээр 1 2 дарна. За ингэнгүүт одоо энэ улаанууд нь болохоор галын тохиол, энэ болохоор хулгайн тохиол гэсэн үг. За энийг одоо чинийх бол дандаа ногоон байж болно гэсэн үг. За тэгэнгүүт нь ногооно улаан болгохын тулд дээр 1 дарчна. 1 дараад за ингэ бүгднийг гал болгоод хатгалахдаа блок гэсэн төвчөн дээр дарна. За ингэ хатгалчих чаа гэсэн үг. За энийгээ буцаагаад бижлийн горимд нь оруулахын тулд энийг буцаад нэг рүү шилжүүлчихнэ гэсэн үг. За ингэж үзэхлээр за ингэж болж байна гэсэн үг. За энэ дээр бүгд улаан одоо бүх холболтоо хийгээд бүх зоонууд дараад ногоон болгосон тохиолдолд зоон чинь хамгаалтанд авсан буюу галын тохиолдлыг хамгаалтанд авсан байна гэсэн үг. А энэ чинь ингээд улбар шар байх юм бол бүгдээрээ хамгаалтаас авсан буюу утаа мэдэрсэн ч гэсэн тухайн холбосон зоон чинь ажиллахгүй гэсэн үг шүү. За тэрнээс гадна за энэ чинь батарейгаа холбочихно гэсэн үг. За энд болохоор 220-ийнхоо тэжээлийг залгachна гэсэн үг. За 1.5 та нэг нарийн жилд тавцаар холбоцвол тэр гэдэг шүү. За би нэг бичлэг хийгээ явуулсан байна. За тэр нь болохоор 2 зоонтой галын тохиолын стац шүү. За энэ нь болохоор 8 та гэсэн үг. Зүгээр зоонууд их бол явчихна гэсэн үг. За одоо энийг ингээ харахад энд нь одоо зоон болон Т буюу одоо хасах нэмэх хасхыг нь дандаа эсрэг үүслээр нь пермич хийгээ явуулсан байна. За энэ ямар учиртай вэ гэхээр одоо танай дээр бол одоо 3-аас 4 зооныг ингээ холбочлоо гэж бодох. Цаана 4 зоон илүү гарлаа гэж бодъё. За тэр 4 зооныг сул орхихгүйгээр одоо өөртөө байгаа нэмэлт эсрэг үүслээр ингээд пермич хийгээ өгч гэсэн үг. Зоон болгон тэр зоон газар буюу ингээд пермич хийгээ өгч. Бусд нь болохоор дандаа ингээ холболттой байна.